За намайг Бямбцарангийн үлзээ сайхан гэдэг. Тэгээ би бол эцэг гэхээсээ зургуулаа. Тэгээ манай аавыг бол Ламзуун Бямбцаран Өвөр хангай аймагт Хар хорин хотод Өвөр хангай аймгийн нарийн тэл суманд төрсөн. Хар хорины хүн байдаг. Манай ээж болохоор Далайн Соднон Бэл гэдэг хүн байсан. Тэр ээж маань Хөвсгөл аймгийн Төмөр Булаг суманд төрж өссөн. Ингээд одоо бол манай аав 90 настай сайхан буурал. Сайхан заа. Эрдэнэтэд ингээд амьдарч байгаа. Ээж минь бол нэг 4-5 жилийн өмнө тэнгэртээ хэлсэн байгаа. Тэгээд их хэзгээс бол би одоо ингээд зургуулаа. 5 дээрээ 5 ахтай айлын баг нь. Тэгээ одоо ингээд манай ах нар бүгдээрээ ингээд Эрдэнэтэд зарим нэгэн гадаад улсад ингээд амьдарч байгаа. Тэгээ манай аав ээж ч одоо улсад анх Улаанбаатар хотод амьдардаг байгаа л манай аав ч нөгөө намын үүрийн дарга гэл хөнгөн ажил үйлдвэрлэлээр ер нь насаар их явсан тийм удирдах баг зэргийн ажлууд хийгээд одоо тэтгэвртэй гарсан хөгшин тийм Эрдэнэтэд амьдарч байгаа. Ээжийн маань хувьд бол ээж минь бол одоо бас л хөнгөн ажил үйлдвэрийн замналаар явж байгаа даавтай танилцаал тэгээ бид нэр үр хүүхдээ гаргаад төсгөж хүмүүжүүлээд Эрдэнэтэд бол няруу нягтлан хийж агаад тэтгэвртэй гарсан тийм хөгшин байсан. Тэгээ миний бага нас бол яг уу эхлээд би бол Эрдэнэт хотод төрж өсөөд тэнцээ бага насаа өнгөрөөсөн. Төрсөн нутаг гэвэл Хөвсгөлийн Хатгал суманд төрж исэн. Яагаад тэгэхээр манай аав нөгөө намын үүрийн дарга байжгаад хотоос үүрэг даалгавар аваад Хөвсгөлийн Хатгалын ноос угаахын дараагаар тийшээ томилогдож ажиллаж байгаа хооронд би төрсөн гэж тийм. Тэгээд дараа нь ахаал тэр үеч одоо тухайн нийгэмч чинь ингээл нөгөө дарга нар чинь ингээл хуваар аваад ингээд явцгаадаг. Томилолт аваад тэгээд тэрнийхэн дагуу би Хөвсгөлд томилолт аваад тэнцээ ажиллаж байгаа хооронд төрсөн байдیں۔ Хөвсгөлийн Хатгал сумд. Тэгээд одоо томилгоон дуусаад Эрдэнэтийн хевсний орлогчор буцаж томилогдох тэр үед нь миний хамаг баг сайхан баг нас Эрдэнэт хотод өнгөрсөн үү? Тийм 10 жилдээ 10 жилээ төгссөн. Цэцэрлэгийн ажилд яваад Эрдэнэттэй тэгээд сургууль орлоо. Тийм Эрдэнэтийн зөв баг нас руу ингээ орж ин тийм ээ. Аав чи гарын урд үдэ хүмүүс байсан уу юу? Гар урлал чиний энэ тухай юу орох гэдэг л дээ. Байсан уу юу? Манай аав болохоор яг ер нь ингээл их тэм хөдөлмөрч хүн байсан. Ерөөсө зогсолтгүй тууштай дандаа л нэг юм хийж идэг, сэтгэж идэг, шинийг ингээ сэтгэж идэг хүн байсан. Яг урлаг уран сайхан талдаа бол манай аавын удамд бол бас одоо ингэ дандаа зурдаг мурдаг хүмүүс байсан. Ээжийн тал бол манай ээж бол маш сайхан хоолойтой дуулдаг. Тийм бас бүжгэлдэг, тийм урлаг талдаа их ирүүн хавьяаслаг тийм хүн байсан. Тэгээд манай ах нараас бол бас нэг 2 ч их гарын урттай тийм хүмүүс байдаг. Тэгэхээр манай ингээд бас удам хөхсантаас нэг тийм гарын дүртөө нэг урлаг уран сайхан дуртай хүмүүс бол байсан. Одоо ч байгаа. Тэгээд тэрнээсээ л би улбаалал авсан баг. Одоо мэржилээ тийм ээ. Айлын баг хөвгтөд. Тэгээд эрдэнэт цэцэрлэг ясаар хүмүүжиж явахдаа за одоо цэцэрлэгт байхдаа ухаандан зураг морг зурдаг хөвгт байв. Баримлын шавраар юм энэ эвлүүл хөвгт байдаг шүү дээ. Тийм, ер нь бол тэгэл бага настай айгүйх тийм бүжгэлдэг, тэгэл айгүйх тийм дуулдаг л хөвгтэйсэн. Тэгэл телевизийн нэвтрүүлэгч болж ингээл айгүй тийм бүжгэлдэг айгүй нэг тийм жоохон тийм хөдөлгөөнтэй охин байсан. Жоохон тийм. Тэгээд яг зурдаг мурдаг бол нэг байгаагүй. Тэгээд 8 дугаар ангидаа ороод нэг тийм загвар зохион бүтээгч болохоос ингээл зурж мурж ингээл жоохон тэгж гэлсэн. Тийм. Тэгээд ер нь бол юм хийгүүл юм хунаар юм хийчдэг нэг тийм л хүү. Загвар зохион бүтээгч болно гэж бодоод мөрөддөг тийм ээ. Мөрөддөг тийм охин байсан. Зөв. За тэгээд 10 дугаар анги Эрдэнэт төгслөө тийм үү? 10 дугаар анги төгсөөд оюутан болсон уу? Оюутан болоод. За ямар сургуульд юуны ангид орсон? Мөрөөдөж явсан. Оюутан насны сайханд орсон та. Уул нь 10 дугаар ангид байхдаа загвар зохион бүтээгч болохоос ингээл аягүй их зурдаг байжгаад тэгээд хотод ирээд сургуулаа төгсөөд соёл урлагийн дээд сургуульд шалгалт өгөөд уул нь уран зургийн ангид тэнцэжсэн. Тэгтээ тухайн үед тэгээд тэнцээ ороогүй кино урлагийн дээд сургуулийн тайзны зураач гэд тийш орж кино урлагийн дээд сургуулийг 4 жил төгссөн. Тэгээд тэр хугацаанд бол яг уу нэг натурт гараал тий кино манууд яваал тэр үеийн чинь кино тайзны зураач хүүхд оюутнууд чи ихэнхдээ кинонд явлаа гэхэд нэг хувц хунарын л ингээл янзлал жүжигчдийн нэг тийм ахар шахар зүйлэнд нь зарагдаал тий ер нь зурхаасаа илүү айгүйх тэгж нөгөө арга талдаа илүү их юм сурсан. Тэгээд алга төш барайл тэнцээ чимэр гайхмар их юм хийдэг гэсэн. Тийм. Тэгээд яг нөгөө мөрөөдлөө тэгээд соёл урлагийн сургуулиуд төгсөөгүй. Соёл урлагийн сургуульд орч чадаагүй. Тэгээд тэр нөгөө мэрэгчлэрээ уул нь би
загвар зохион бүтээгч юм уу эсвэл Монгол зургийн юугаар явъя даа гэж бодож ирсэн чинь тэгээ миний мөрөөдөл бас яг тэгж яг миний хүснээр бол болоогүй. За тэгээл амьдралын чин гараа чин ингээл аюу сонин штэ тий ингээл яг хүснээр ерөөсө болохгүй ямар нэгэн байдлаар тэгэл нэг юм шалтгаанууд гарч ирээд амьдралд гарч ирдэг жижиг шалтгаанаас болоод яг тэр мөрөөдлийнхөө юм хийж чадаагүй. Тэгээд өөр сургууль сонирхоогүй тэгээ яваад тэгэл яг 4 жилийн хугацаанд кино урлагийн дээд сургуулаа төгсөөл анхныхаа хүүгээ гаргаад тэгэл нөгөө гэрийн ээж ажиллаа хийгээл тэгэл байжгаад яг Зоос банкнд орсон. За шал мэрэгчлэн өөр болоод явсан. Кино урлагийн дээд сургуулиар оръё. Тэнд юуны анги тайзны зураач. Англи сураад өгсөн. Тэгээд багш чинь ямар багш вэ? Багш нарыг дурсуул. Тий, on the off гэдэг продакшны зураач байсан Аянгат гэдэг багшийн шат болж төгссөн. Тэгээд яг тухайн 4 жилийн хугацаанд бол манай анги бол маш олон багш нар солисон. Тэгээд яг хамгийн сүүлд бол төгсгöd бол Аянгат багш байсан. Тэгээд тэг үржин багш байсан. Тэгээд мундаг багш нараар багш нарын шав заалгаж байсан. Зөв. За тэгэл ер нь бол яг оюутан байхдаа хуудасаа төгсөөд ингээд өөр ажилд орж илдэ тий. Тэгээд ер нь гадагшаа одоо олон жил бас Америкт олон жил ажиллаж амьдэрсэн. Одоо л байгаа тий. Одоо ч гэсэн ажиллаж байгаа юу тий. Ер нь анх яагаад Америк яваа гэд бодчихв. Америкт очиод юу хийж тэр тухай жоо. Тийм, тэр тухай яриулаа юунитэй нөгөө манай нөхөр одоо Зоос банкнд байхад ингээд ногоон карт гэж тухайд байсан юм. Тэр нь бүртгүүлсэн. Тэгээд тэр нь надад би таарад хожоод тэгээд ногоон карт аваад тэгээд Америкт 2007 онд очижсэн. Тэгээд Америкт очоод эхний 3 жил бол хүний газар бол аюу хэцүү л хийсэн л та. Тэгээл нөгөө том хүүхдэд давуулаад жирэмсэн явсан болохоор бас ингээд амьдралын бас хөрхөн шалгууруудыг 2-3 жилийн хугацаанд бол туулсан. Гадаадд очиод хүний нутагт очиод хөлөө олох гэж бас нэг угаасаа л нэг тийм туулдуудыг туулдаг болохоор тэгээд тэнцэнэ 3 жилийн хугацаанд үр хүүхдэд хараад байж хоорондоо бас нэг юм юуны одоо шүдний сувилагчаар төгссөн сураад тэгээд тэрвэрээ бас тэр мэрэгчлэрээ төгсөөд бас нэг 5 жил 6 жил ажилласан байдیں۔ Шүдний эмнэлэгт. Тийм. Тэгж явал дахиад дараагийн хүүхдээ гаргаад гэл тэгэл нэг ээжийнхээ ажлыг илүү төлхөө хийсэн. Тэгээд угаасаа яг ер нь гадаадд гарснараа юу миний амьдралд өөрчлөлт өгсөн гэхээр нөгөө гадаадд очиод илүү нөгөө эх орноо санаалзах, илүү нөгөө эх орныхоо энэ өв соёл руу ингээд өнгөх шалтгаан гарч ирж байгаа байхгүй. Монгол тахтаа бол нэг тэгж нэг анзаарахгүй шүү дээ. Нэг гэл нэг амьдрал яг нэг юм урсгалаар яваад байсан бол яг ингээд гадаадд очингууд ч л хэл мэдэхгүй, соёл мэдэхгүй гэл хүний газар чинь тосоод авах хүн бах дүү хоол нөгөө эрхлээ төссөн хүүхэд чинь тэнцээ ингээд хүний өмнө бүхэл зүйлдээ хэл усгүй. Тэгэл ер нь бол айгуу тийм тэрнээс ихсүүлэл эх орноо маш их сандаг, үйлдэг тий. За тэгэл үлжин сайхан манай одоо тэгэл Америкт очил сая ярьлаа л да тий. Тэгэл тэр шүдний эмнэлэгтэнтэй ингээл ажиллаж ийсэн энэ тий. Ер нь тэгээд би бодож тэгэл нэг чи түрүү хэллээ шүү дээ бас ингээд хүн өв соёлоо боддог, эх орноо боддог юм хүний нутагт очивол гэл тий. Гэтэ анх одоо хүний нутагт очих хүмүүс би боддог байхгүй бас. Эхлээд л ер нь бол ажил яаж энд ажил болох вэ гэж бодогддог байна. Хоёрдугаар дараа нь ажил болоод ингээд дасан зогцоод ирснийхэн дараа хэдэн жил ч гэдэг 1-2 жилийн дараа эх орноо санаад эхэлдэг болов. Тийм ээ. Хоолундаа санаад эхэлдэг болов. Ахын дүүсээ сандаг болов гэж тий. Ингэж боддог байхгүй би. Тэгэхээр зэрэг ингээд бодоод ирэхдээ зэрэг хүний нутагт байгаа хүн яг ухаандаа одоо жишээ нь Америкт энэ ажиллаж амьдарч байгаа хүн Монгол хүн эх орноос ямар үнэт зүйлийг тээж очдог гэж боддог. Эх орноос үнд. Тий. Ямар үнэт зүйлийг одоо тээж очдог сэтгэлдээ гэж чи боддог вэ? Юуг тээж очдог бол хүн Монгол хүн харин нутгийн эх орноо саналаа гэж штэ тий. Өв соёл байх уу мэдээж. Тий, мэдээж өв соёл хамгийн дөрөнд Монгол гэсэн одоо омогшил бас айгүй их тэр омогшлоо тэрж очд юм шиг санагдаад тээж очно. Тий, ингээл яг
гадаад улсад ингээл хүмүүс сайхан амьдрал сайхан л гэж боддог л дөө өндөр барилгатай өндөр хөгжилтэй гоё оронд очиод сайхан амьдрал мөнгө төгрөг олгоод баяжаал гэл нөхсөл шуналтай хөтөлтөл гоё л мэддэг. Яг ер нь тийм. Тэгтээ нөгөө нэг Монгол гэдэг омгшлоо тийж очиж тийм санагдаад тийм нэг тийм цаанаас нэг монгол хүмүүсний бардам ихэмсэг тий. Ер нь тийм зан угаасаа байдаг нэг бусад гадаад хүмүүстэй харьцуулж байгаа чинь яг очиод ингээд монголчууд бол аягүй их ажил төрөл ингээд олол хийгээл амьдралын шаардлагаар янз янзын л ажлууд хийж байгаа хүмүүс байгаа шүү дээ тий. А тэгтэл нэг манай монголчууд цаанаасаа нэг тийм омгшлоо бардам хурдан ингээд дэвших тийм чадвартай тэр нь угаасаа яг ингээд бидний цуснд ингээд өвлөгдөд очсон байдаг болохоор тэр талаасаа бол аягүй хурдан очиод ингээд хүл гараа олцдог. Тэгээд тэгээ ер нь бол нөгөө энэ монгол хүмүүс угаасаа тийм цаанаас юм чөлөө сэтгэлгээтэй их юм юмыг өргөн хурдан дасан цогцох чадвартай учраас гадаадд очиод нөгөө нэг юу яахгүй одоо бусад орныхын шиг ингээд бүхэл зүйл ингээд ахгүй тэр нэг тэр хүмүүс л өвд соёлоо тэгээд зүйтэй мундаг энэ өв соёлоо тэгж юм гол хариулт бол тэр байна те. Тэгэхээр өв соёл гэсэн. За тэгэхээр хоёулаа өв соёл гэж байгаа учраас энэ юу руу орё гэж бодож байна би. Эсхийн урлал одоо өөрөө чи хийсэн тийм ээ. Гар урал эсхийн урлалын бүтээл рүү. Анх одоо ер нь энэ эсхийн уралтай хэдэн наснаас эхэлж нөхөрлж эхлэв чи. Энийг ер нь Монголд байхдаа юу гадаад очисон хойноо сонирхож эхэлсэн үү? Тэгээд одоос нөгөө одоо ингээл манай аав чинь ингээд хатгалын ноос угаахын дараагаар очиж ирсэн шүү дээ. За тийм. Тэгэл ноос угаахын дараагаар очивол тэр хөвсгөл далаа руу бохорон дээр ноос угаахын бохорын ус ордог байсны тэр хоолой хүртэл бүр хэдэн метр цэвэрлж янзалж буцаж ингэж одоо өөр газар руу шугамыг нь татах тийм том ажлыг хүртэл хийж исэн. Тэгээд тэгснээсээ бас хөвсгөлийн далаад байсан загас мас бол аюу бохордож нөгөө өвт хорхоонд орж тийм судалгаа гарч ирсэн мөлий. Тэрийг бас бас ингэж янзалж дараг байх хугацаанд бас тэрний асуудлыг шийдэж исэн. Тэгэл бас дараа нь манай Эрдэнэтэд дээр чи манай авчиг хөдөлмөрч хүн л дээ. Хэвсний орлогч дарга байсан ч гэсэн бас хажуугаар нь бас юм манахаас юм савхны үйлдвэр нэгээл бас ноогоос угаахын үйлдвэр нэгээл нөгөө л нэг ноостод яваал исэн л та. Тэгээ би болохоор ч нэгээл тэг ингээд нэг сонио аавын замнуулч гэдэг юм уу яагаад ямар нэг байдлаар ингээд би Америкт очсон мөртлөө гээд ингээд нөгөө ноосоор ингээд өөрөө би ч нэг загвар зохион бүтээх дуртай нэг тийм зурах дуртай хүүхдээсэн шүү дээ. Тэгэл баримлын шавар мавраар юм хүм хийх гээл бас оролдоол. Нөгөө л нэг ингээд Монголоор байгаа даахгүй гадаадад ингээл нэг тийм хобби маягаараа тэгээд намайг нэг хүн харин ингээд ноосоор ингээд хүүхэлтэй хийгээд өгчээ гэд. Тийм манай нэг багш тэгж хэлжсэн. Тэгээ би чинь за ноосоор хүүхэлтэй хийн гэхээр яадын болоо гэж судалгаа хийгээл. Тэгэнгүүт энэ бас ноосоор бас зөвхөн манай Монгол гэлтгүй гадаадад бол маш их өндөр хөгжсөн шүү дээ. Ер нь бол Тэнгуутаа хоньны ноос. Тийм яг хоньны ноос. Тийм хоньны ноос. Тэнгуут Австрал ноос гэж байгаа. Ер нь манай Монголын хоньны ноостой адилхан. Тэгтээ нөгөө Мирнусны ноостой төстөөд үх нарийн ширхэг таахгүй. Манай Монгол ноос болохоор жоохон бүдүүтэр ширхэгтэй. Төсөр болохоор хүний үсээр бол нөгөөдөл нь боржуурд зөөлхөн ч гэдэг юм уу. Тэ Монгол хүнийх болохоор ч ширүүн. Монгол хоньны ноос тиймэрхүү ялгаатай байдаг. Тэгээд эсгүүрүүлэх чадвартай бол манай Монголынхны илүү нягт болж өгдөг. Тэгээд нэм нарийн хүүхэлтэй хийх юмд нь болохоор яг хөө тэр. Гэхдээ би ер нь хоньны ноосоор Монголоос айлуулах төхөлөх үү хэрэглэхийг боддог. Тийм. Тэгээ би ноосоор анх ямар юм хийж үзсэн. Анхны бүтээл хүүхэлтэй хийсэн. Анхны бүтээл хүүхэлтэй хийсэн. Тэгээд хүүхэлтэй идэм бол гэж судалгаа хараал тий. Тэгээл анх ингэ нэг 10 инээдтэй. Одоо ингэ харьцуулаад харахаар хөөрхөн л дөө. Тухайн анхны бүтээл бол нэг тийм. Тэгтэл бас л нөгөө Монголынхаа баатрын царай мараа тэгэл яг тэр одоо нуус товчонд үлдсэн дөрвүүдийг гаргах гэж бас аюу хичээж тэгж 10 хүүхэлтэйг анх хийжсэн. Тэрний дараа 33 болоод тэрний дараа 99 болоод гэл нэмэгдээлтэй. Тэнгуут нэг урам зориг ороод нэг хүн хийгээд тахаар нэг хүндээ ингээд өөрийнхөө нөгөө загвар зохион бүтээч байх юмсан гэсэн хүслийнхээ дагуу Монголынхоо янз янзын одоо хүнүү үеэс ихсүүлэл яасан хувц нарыг оёол тэнцэнэ шидэж оруулаад ер нь бол айгүйх тийм тэр өөрийнхөө энэ
одоо хобби гэж ярьж штэ тийм хоббинд илүү дурлаа л те. Тэрийгээ тэгээд аль болох нөгөө одоо эртний хаад ноёдын хувцс нарыг эхлээд хийгээд судалгаатай ингэж хийгээл тэгээд өөрийнхөө бүтээлүүдийг гаргадаг гэсэн. Тэгээд хатад ноёд хаадуудын хувцс нар тэгэл баатруудын хувцс тэгэл янз янзын эмээ өвөө гэл хийгээл нөгөө царайн дээр хүртэл эски чинь яг зураг зурж байгаагаас арай өөр маш нарийн. Тэгээд би юм эскийг ингэ цааш нь шигтгдэг. Харин хийх аргачлал нь яаж хийдэг вэ? Тэгэхээр одоо ингээд энэ нооснууд байгаа шүү дээ. Ингээд нооснуудыг чинь ийм шивүүр зүүгээр ингээд шивж идэг. Тэр цаанаасаа тийм зүг байдаг. Шивүүр зүг гэдэг цаанаас байд юм уу? Цаанаас нэг яг одоо ингээд яг сэртэнтэй зөв энгийн зүг харах юм бол сэртэнтэй энэ ноосуудыг чинь цааш нь чихэж үүж ингэж барьцалдуулаад энэ дөрүүдийг үсгэж байгаа гэсэн үг. Тэр би бол яг дотор талд нь бол төмөр арматур барьж байгаа л яг хөдөлгөөнтэй мөчүүд хөдлөх. Төмөр арматур бариад. Тийм тэгэл ноосоор дандаа ороогоол маш их ажиллагаа шаарддаг л та юм бол тийм. Тэгээд бас амтд хийгээл өөрөө юм болгон дээр туршаал. Ер нь тэгэл малгай толгой хийгээл ер нь бол маш олон зүйл хийсэн. Тэгээд ер нь одоо эндээ бол их дурладаг. Дурлаж бүтээдэг болохоор. Яг үнэ те. Энэ одоо ухаандаа энэ юу вэ шүү дээ одоо ингээл амьтд байна те. Энэ үүнийг одоо ямар амьтд байна? Одоо би энэ чинь ингээд дөрвөн ширхэл үнэг авчирсан байна. Гэтэ эдрийг ингээ сая ярьлаа шүү дээ. Төмрөөр ингэж яаж гадуур ноос ингээд те. Төмөр зан одоо амьд ухаандаа нүд мүдийг яг зурч байна. Үгүй шүү дээ. Яг одоо энэ нүдийг ч гэсэн бас ингээд ноосороо л хийдэг байхгүй юу? Хүмүүс бас ингээд зурцсан юм уу, будцсан юм уу гэдэг. Үгүй яг энэ нөгөө л ноосороо. Яг нөгөө л ноосороо яг ингэж нарийнхаа ингээд гаргаад тэгээ нөгөө яг баг зэргийн зураг зур сонирхолтой байсан учраас бол ингээд одоо бүр ингэж нарийнхаа болгож жоод тэгээ нүдийг хийш. Тийм. Хүн харцсан. Тийм хүний харц марцыг бас тий. Тэр хаттай харцсан тэрийг өгсөн дээр бас хийн. Тэгээ миний нөгөө яг хийсэн хатдууд ноёдуудын харц марц бол ерөөс давтагдчихгүй. Бүгдээр ингээд өөр гардаг. Тэгээд амтан дээр ч гэсэн илүү бас аюу гоё. Тэгээ би бас манай хүүхдүүд бас энэ миний хийж байгаа юм бас дуртай. Тэгээд бас Америкт бас нэг сургалт хийгээд асуух гэжсэн. Зөв. Чи хэдэн хүүхэдтэй? За би бол одоо ингээ 3 хүүхэдтэй, 2 банд нэг охинтой. Нас нь одоо тэгээ манай том хүүхэд одоо 26 хүрсэн. За тэр хүмүүс дотроос сойрхож ийн хэсгээ бол одоо өөрийн чинь. Тэгээ манай 2 банд болохоор нэг тийм урлаг уран сайхан наад нь миний одоо нэг авиасыг нэг тийм өвлөөгүй. За. Манай харин баг охин маань харин яг айгүй хөөрхөн гэдэг юм хийгээд идэг. Гараараа янз янз юм хийж яг наад миний баг насных шиг харагдаад байдаг байхгүй бүжгэлэн дуулна янз янз юм хий. Тэр л одоо би тэр л найдах. Залгамж яах вэ? Тэр маань яах юм байгаа. Гэхдээ энэ эсхийн урлаар одоо юм техник нарийн юм байна. Би сая тэр юунаас л мэдэрлээ. Наад зах юм харц биш нүдийг ноосоор хийнэ гэж. Гэхдээ амьтны нүд хүний тэр айхтар урлаг байна. Хувцсан нарын болохоор нөгөө эсгэрүүлээд яг нөгөө манай Монгол аргын нөгөө эсгий туурга хийдэг байсан тагаа яг адилхан эсгэрүүлж байгаа хуцаа шүү дээ. Тийм. Тэгээ одоо бас аюу сайхан бүх юм сайхан бэлэн дэлбэг арай өөр болсон л доо хөгжиж байгаа. Янз эски одоо юунуудыг авчдаг болсон. Одоо ингээд ноосыг хүртэл ингээд өнгөнд оруулаад юм үнэргүй гоёор ингээд боловсруулчихдаг болсон учраас юу л бол юу хийх боломжтой. Янз янзын өмнөд оруулчихна. Бол тий. Тэг болс яг тэгэн шүү дээ тий. Ягаад би ингэ нас урлал дурлаад энийг би ингэ зурх шиг бодож байгаа шүү дээ. Тэгэл зурч ин гэж бодож байгаа юм шиг л юм будгаар нь гоё ялгаал. Тэгэл ноосоор ингэ тэг материал нь бол ноос л юм байна зөвхөн ордог тий. Тийм материал нь бол ноосоо яаж олж явах вэ? Ноосоос үнтэй байх янз бүрийн байх одоо энэ чинь. Тийм яг нүүр одоо нүд мүдэнд ордог хэсгийг бол би бол ялцчихгүй тэр Америкийн Австралийн тооны ноосыг авдаг. Тэрэнд яг манай Монголын нас жоохон чанарын хувьд гологддог байхгүй. Хувц унар яг эсгэрүүлэх биеийг хийх ч юм уу те. Тиймэрхүү зүйлэнд бол Монгол хоньны нос ашиглаад ичдэг. Тэгээ манай Монгол хоньны нос юм боловсруулалт нь одоо сарингуй харцангуй сайхан болчих. Тэгээ би одоо Монголдо ирээл ингээл хардаг байхгүй ихтлгүүрт ороод ингээл яг иймэрхүү миний хийж байгаа хэмжээний хүүхэлдээнүүд байна уу гэл ингээл харахаар яг одоо манай Монголын эсгийн урлал бол бас нэлийн бас хөөрхөн хөгжөөд янз янзын гой хүүхэлдээ хийдэг бүр уран бүтээлч хүртэл яс би тэр нь жоо хоцорчлоо л доо. Ер нь тиймэрхүү жил болгон тийм бас хөөрхөн уран бүтээл хийдэг. Манай одоо хоньны нос чинь тий. Одоо түрүүний саяны чинь хэлдэг шиг одоо
Ихэнх л тэгж нэг наагур л ойлгож ирсэн шүү дээ. Монгол гэрийн л дооны ноосор тий Монгол гэрийн л тэр бүрээс энэ хийдэг гэж ойлгоод одоо л хөгжил Монгол ноос бол одоо Монголын манай Монголын өв соёлын нэг хэсэг болж штэ. Одоо цагаан алт шүү дээ. Ер нь бол ингээд тий ингээд Монгол хоньныхоо ноосыг ашиглаад тий одоо нөгөө бут хоргон дээр байгаа нооснуудыг хүртэл түүгээл дээр үеч чин эмээ өвгөнөр чин түүгээл тэргээрээ дээсмээсээ томоо тэгэл нөгөө тууран мургаа хийгээл ингээл ашиглаад байдаг гэсэн. Одоо бол бас ингээл ноосор чин гоёлын одоо бүх юм хийж болж байгаа хувц унар гутал хувц. Тэгэхээр ингээд ноосор ягаад ингээд бүтээсэн зүйл ингээд гоё амтай ийм дулаахан хүний энерги хайр шингэдэг учраас ноос ч одоо өөр ингээд тийм энерги шингэх одоо яг хоньны чинь нослоод авч байгаа учраас ямар нэг амтны амь хороогоогүй тий тэр утгаараа ч гэсэн тэгээ буцаад байгальд ингээд шингэх байдлаараа ч гэсэн ер нь бол ингээд ноосоор тоглоом хийгээд хүүхдүүдтэй тоглуулах хятадаас ингээд тэр янз янзын химийн уралдаа янз янзын одоо тоглоом яаж ахаар бол манай монголчууд өөрснөө тий ингээд жижигхэн ноосоо аваад хөрхөн хүүхэлдэйгээ хийгээл үнгэн сахиусаа хийгээл үр хүүхдүүд ихэд тэгэр зүудэйг нь манагчаар тавиал одоо ер нь бол харцангуй айгүй хөгжсөн байна. Тэгтэл бас нөгөө эко тоглоом гэдгээр бүр илүү одоо Америк гадаадад бол ер нь энэ хүмүүс чинь гар урлыг бол илүү үнэлдэг байхгүй юу. Одоо яг ингээд ийм ноосоор хийдэг ч юм уу тиймэрхүү уран бүтээлчдийн бүтээлүүд бол маш үнэтэй байдаг шүү дээ. Яг л энэ чинь маш их цаг ордог. Маш их цаг орно. Эн чинь ингээд одоо энэ харж байгаа эн чинь ингээд буцаа ингээд шивхэд эн чинь маш жижигхэн болно. Гарах том юм шүү. Тэр болтон ингээд жижигхэн шивнэх гэж маш их цаг ордог байхгүй юу. Ер нь бол сууж бүтээж хийхэд бол их цаг хугацаа шаарддаг. Тэгэхээр нэг ийм асуулт байна. Энэ эсхий хийх уламжилт арга барилаас тийм ээ. Өнөөдөр яг юуг нь хадгалж үлдэх нь хамгийн чухал гэж чи боддгоо. Одоо ингээд мэдээж нөгөө эртээр үеийнхээ уламжлалт аргыг бол бариад явах нь зөв. Тэрийгээ бас ингээд одоо энэ орчин үетэйгээ холбохгүй бол тэгээ дэлхийн зах зээлд гарахгүй бол одоо ингээд хоньны ноос маань өнгүүдэл ингээд хаягдаал эсвэл урагшаа ингээд зарагдаал нөгөө явчихад байгаа шүү дээ. Гэтэл яг ингээд одоо наачин ингээд жижигхэн хүүхэлтэй хүртэл хийгээл одоо дэлхийн зах зээлд энэ том хүүхэлтэй ингээд урлаг мурлаг хөгжсөн хүмүүстэй бас өрсөлдөх боломжтой. Өөрсдөө бол ер нь бол миний хувьд бол хангалттай гайгүй болсон юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тэгэл гадаад руу гаргах. Тэгээд гадаад руу гаргаад. Тийм энэ чинь ингээд ерөөсөө манай буцаад орж ирэх яг цэвэр одоо үндэт байгалийн баялагийг ингээхгүй байгаа зүйлээрээ ашиглаад буцаад ингээд төр улстай хэрэгтэй энэ санхүүгээ наашаа оруулж ирэх боломж гэж хараад байгаа байхгүй уулна. Тэгээ дааж манайхан ч ингээд өөрснийхөө ямиг өнгүүдүүлээд гэдэг нэг жоохон тийм. Зөв яг үнэ. Одоо ингээд өөрийн чинь ингээд эсхий орлоор хийсэн үлзий сайхны бүтээлүүд зөндөө байна те түрүү ярьчлаа шүү дээ. Ингээд амтаас ингээд бүгдийг авчирч чадахгүй болох. Цаашаа одоо яг энэ төгсгөл дээр яг одоо яг өнөөдрийн байдлаар ямар бүтээл төр явж байна? Тэгээ өнөөдрийн байдлаараа за энэ зам болохоор би Монголдо болохоор гоё 9 үнэг хийж авчирсан. Тэгээ яагаад үнгийн дүр бүтээсэн гэхээр 9 хүсэлтэд холбож өгөхгүй. Тэгээд яг хүний 9 цагаан хүсэл гэл монголчууд эртээс ярьдаг гэсэн 9 цагаан хүсэл нь биелж байгаасаа гэд. Тэнгүүт ингээд яагаад үнэгтэй холбосон гэхээр энэ 9 сүлд үнэг одоо ямар нэгэн одоо ус орон боломжтой янз янзын домог үлгэрт гардаг штеп. Минут чинь 9 сүлд үнэг сайн муу дүрээр ч юм уу. Гэтэл Монгол ухаанд болохоор 9 сүлд үнэгээр зүүдний сахиус олгоод ингээд хүүхдүүдтэй ингээд зүүдийг нь мануулахаар хийгээл үнэг яагаад үнгийг ингээд дүр болгоод аваад байгаа юм гэхээр энэ маш үнэг гэдэг амтны өөр тийм хосгоотой авахулцтай арга ухаанлаг яг иймэрхүү штэ. Үлгэртэл голцоо залттай гэдэг чинь ер нь л оосон ухаан буюу арга ухаан баггүй. Арга ухаанлаг гэж энэ хурдан шалгамаас сэтгэж чинь нөгөө хүний зал үнэгний зал сүүлэндээ хүний зал гавалтай гэж тий сүүлээрээ шарвал өөрөөхөө амиг хүртэл ингээл аваад гаргалаад гарчиж чинь. Тэгээд ингээд бодохоор манай монголчууд гэсэн өөрснөө ингээд хүн одоо их тэр эзэнт гүрний үед чинь ярихад бол тэр арга ухаанаар энэ дэлхийн ихэнх зүйлийг одоо дэлхийн газар нутгийг эзэлсэн тэр Чингис хааны маань тэр байлдан дагуулт бас л нэг арга ухаантай л хослоо шүү дээ. Тэгээд энэ жил болохоор би 9 сүлд үнгийг дүр болгож 9 хүслийн дүр болгож авчирсан. Тэг өнгөний кодоор энэ үнэг болгон маань өөр ингэсэн одоо өнгөний кодтой өөр ингэсэн одоо хүслийн илэрхийлэл болж дүр болгож ирсэн байхгүй. Тэр зан характер гаргаж өнгөөр нь. За одоо жишээ нь эрүүл мэндийн хүсэл гэхээр одоо тэнд яга ногоон өнөгч гэдэг юм уу. Яагаад ногоон гэхээр нөгөө байгаль чинь ногоон тий эрүүл мэнд чинь байгаль гэдэг
жишээний тийм жишээний. За үрийн өрсөл дээр ягаан гэл энэ хайрын хөөрхөн хүүхдээ ихийгээ хайрлаж байгаа тэр нэг юг гаргаж өгөөд одоо эдийн одоо өсөл дээр болоо шар өнгө гарч яа одоо эдийн өнгө чинь шар ногоон улаан хүүх гэж байдаг байхгүй. Тэгэхээр ингээд шар өнгө оруулаад алт мөнгө ингээд нар алтлаг гэл ингээд өнгөөр нь бас ингээд кодлж ингээд эсрэг өсөлтөй холбож өгсөн. Нарийн байш яг гоё байна тийм ээ. Энэ одоо жишээлх юм бол жүжиг кино бол кино зохиол бичиж кино хийдэг гэдэг шиг эсхий гар урлал бол зохиол байна. За тэр зохиол нь юу гэхээр би ингэж ойлгоод байна шүү. Судалгаа байна гэж. Судалгаа нарийн хийж байгаа чи судалгааны үндсэн дээр тэр одоо хийх бүтээлийнхээ нарийн юмнууд гаргаж ирж байна тийм ээ. Тэгж хийдэг байх нь шүү. Ер нь бол тэгж хийдэг. Би болохоор яг зүгээр маш олон хүүхэлдэд урлаачтай байгаа л да. Монголд ч гэсэн байгаа. Бас монгол ахуйгаа харуулдаг аюу сайхан урлаач зөндөө байдсан байлээ. Би болохоор яг ерөнхийдөө нөгөө яг цэвэр дандаа ноос орн хийх хүсдэг. Тэгээд ноосороо тэр нэг дүр болгон өөр ингэсэн нэг өгүүлэмж өгүүлдэг. Тэгээд тэрийг нь аль болох энэ өв соёлтой нь холбож ядаж тэ эсрэг хүслээ энэ хүүхдүүд хараад энэ үнэг чинь нөгөө эрүүл мэндийн үнэг байна. Энэ чинь нөгөө хайрын ханийн хүслийн үнэг байна штэ. Гэх хэмжээнд таних болтол ингэж одоо миний мөрөөдөл тэгээд энэ дөрүүдийг бүтээсэн байхгүй. Зөв. Хөлжин сайхан би зөвхөн нэг юм асууя. Энэ одоо чи энэ эсхий гар урлаар ингээд энийг хөгжүүлж энэ урлалыг ингээд явуулж ин тийм өвсөл их сайхан байна. Ер нь бол гар уламжлалт арга тийм ээ. Одоо гар урлалын одоо ялангуяа эсхий урлаар их уламжлалт арга одоо орчин үеийн арга хоёрыг чи ер нь хэр хослуулж хийдгүү бүтээл дээр тусгадаг уу? Боддог тэгж хийдгүү те. Тийм тэгж хийхийг хүсдэг. Гэхдээ аль болох орчин үеийн л холбож одоо чинь ер нь үнгийг ингээл те хувцлаад хүн шиг болгосон. Ер нь л эн чинь тэр нөгөө үнэг гэдэг тэр амьтныг ингээд амьлуулад хүнжүүлээд ингээд боджуулаад bijүүлээд ингээд эднэрийг чинь бас би хэлээр яриулаад бас эн чинь AI ашиглаад эднийг 9 хэлээр ярих чад одоо бүх хэлээр өөрөөгөө одоо би тэр хүслийн үнэг байна гэж хэлэх хэмжээнд бас хийсэн байхгүй. Тэгэхээр нөгөө уламжилт аргаараа бол энэ чи яг л нөгөө эсгэрүүлдэг аргаараа эсхийгээ ингээд нөгөө боловсруулдаг. Яг би бэлэм эсхий хавнаас аваад байгаа ч гэсэн тэр аргаараа хийж байгаа шүү дээ. Ингээд нэвтэршүүлээд шивээд нөгөө юу энэ угаалт хийгдэж шүү дээ. Хувц хийгдэж чинь. Тэр мөрийн аргануудыг бол ашиглана. Тэгээ хувц унараа хийчих чинь. Тэгтээ ер нь аль болох нөгөө орчин үеийн лүгээ бас дэлхий одоо гадаад дотоод хүмүүс танилцуулах үүднээсээ бас нэг жоохон гадаад юу гэдэг юм бэ? Одоо орчин үеийг тал руу н оруулж саагаараа зохиож байгаа. Гэхдээ Монгол ахуйг алдахгүй. Монгол ахуйг алдахгүй шүү дээ тий. Одоо энэ үнэгнүүд төр ч гэсэн одоо ингээл бусад Япон, Солонгос ч гэсэн 9 сүүлт үнэгнүүдийг ингээл янз янзын дүрээр гаргадаг шүү дээ. Нэг гой хүүхний дүрд ингээл сүүлүүд унжуулсан ч юм аа. Тэгэл одоо чи өөр ингээл гадаадад ажиллаж амьдарч байхдаа ингээл одоо энэ бүтээлүүдэд те эсхий гар урлаа ингээл хийгээл тэгэнд гадаадынханд ингээл харуулдаг бах та тэг үзүүлдэг танилцуулдаг л бах. Гадаадынхаа ер нь яаж хүлээж авдаг вэ? Би Франц, Япон тэгэд бас ер нь Франц гэл хүмүүс ингээл сонирхтуулдаг гадаадынхан. Тэгэхээр ингээд энэ ноосоор ингээд хийчихдээ юм уу гэл гайхал байдаг. Яаж гайхал? Айгу гайхна. Тийм дуртай байдаг. Тэгэл худалдах уу зарах уу гэл ер нь бол захиалгаас өгдөг. Тэгээ эн чинь нөгөө маш их цаг хугацаа ордог болохоор тэгэл аль болох ингээл ер нь захиалгаар л юм хийдэг те. Зөв. Ер нь бол айгу дэлхийн олон орны уран бүтээлчд ер нь нэг зүйлийг ингээд уулзаад явж хахад бес Францад бас нэг фестивалд оролцож ирсэн. Тэнд ингээд улс орон бүр өөр нэг өв соёлтой. Тэгэл тэрнийхээ ингээд бүгд түүнийг хамгаалж нэг дараагийн үед өвлүүлэх гээл те. Янз ингээд хөөрхөн гар урлын юмнууд зөндөө байдаг. Тэг ерөнхийдөө гар урлал бол гадаадад бол аюу хүнлэгддэг. Улс орон болгон бүртээ өөрийн ингээд гараар хийж шингээж өөрийнхөө тэр эрчим энерги, хайр, сэтгэл бүх юмаа шингээж хийдэг учраас тэг бас дээрээс нь цор ганц байдаг учраас дахин ингээд гараад авахгүй татаад бол маш хүндэлж хүлээж авдаг. Тэгэд эрдэнэт би нөгөө бас юм гадаадд зориулаад бас саяхан зүүдний дэвтэр гаргасан байхгүй юу? За энэ зүүдний дэвтэр нь яг энэ 9 хүслийн энэ үнүүдийг бүтээсэн гэхээр зүүдний дэвтэрдээ дүр хайгаад тийм. Тэгээд энэ манай монголчууд ч нөгөө зүүдний сахиус гэж ярьдаг шүү дээ. 5 өнгийн торгоор юм гурвалжин дүрс хайцлаад үнүүд үр хүүхдээ амар амгалнаар зүүдэнд нь унтуулахын найрсуулахын тулд ингээд үнэг хайшил домдог тийм дом байдаг. Тэгээд би нөө зүүдний дэвтэрдээ өөрийнхөө энэ 9 хүслийн үнүүдийнхээ дүрийг одоо мөглөж өгсөн гэх юм. Ингээд хөрх оруулаад. За тэгээд ингээд одоо энэ хүсэл тий
Ямар нэгэн зөв зөвлөлөхэд яг ямар хүсэлтэй юм 9 цагаан хүслийн яг аль хүсэлтэй нь холбогдоод байгаа ингээд зүүдээ ингэж бичих юм. Зүүдний хөтөж иймэрхүү маягтай дэвтэр энэ жил гаргасан байгаа. Тэгээ энэ дэвтэр дээр маань одоо ингээд энэ үнэгнүүд маань өөрснөө ингээд орцсон дүүрээрээ. За. Оо, тийм биш тий. Энэ үрийн одоо үртэй ингээд жирэмсэн болж ингээд зүүдлээл эсвэл үр хүүхдээ ингээд нэлээд хүүхдтэй болчлоо гэл ингээд янз янзын зүүдэлтэй ш могоо утаад могоо зүүдлээ янз янз. Тэрийгээ тэгвэл ингээд энэ хүслийн энэ зүүд биш вэ? Энэ дэвтрээсээ хараад яг аль зүүд нь маань тэгвэл энийгээ бүртгээд бичээд явчих хөтлөөд явчих боломжтой байхгүй. Энэ зүүдэлтэй. Үрийн өсөлттэй. Тэгвэл энэ хүүхдээ зүүдэнд хамгаалж ин ч гэдэг юм уу хүүхдээ зүүдэнд ингэж ин ч гэдэг юм уу. Тиймэр утгатай зүүдвэл энэ үр хөслийн маань үрийн өсөлттэй маань холбоотой юм байна гэд ингээд бичих тийм. Энэ зүүдний бичээс дэвтэр тийм ээ. Зөв. За энэ дэвтрээс харж яж хүн ухаанд одоо эсхий гар урлаар одоо цаашдаа явах энэ залуучуудад хандаж тийм энэ урлаар явах залууч хандаж хэлээд байна тийм ээ. Бас одоо тийм залуучууд одоо байдаг л бах та одоо гар урлаар одоо цаашдаа дагнж явж байгаа юм. Энэ залуучуудад хандж ярин юу гэж хэлмээр байна. Зөвлөгөө гэх юм уу? Залуучуудад хандаад одоо хэлэхэд би одоо 40 нэмэгтэй. Тэгвэл залуучуудад хандаад хэлэхэд бол ер нь бол ингээд манай Монголын өв соёл бол тийм энэ манай Монголын хүүхдийн энэ хүүхдүүх одоо зүгээр нэг наад захын ингээл эмээ өвөнөр ингээл сүгөө өргөөл 9 цагаан үсэл гэл юу ч одоо хүмүүсээс ихэнх нь мэдэхгүй залуучууд бол одоо ерөнхийдөө ялангуяа мэдэхгүй гэтэл ингээд бидний ингээд зүгээр нэг сүгөө өргөж сайхан өргөж байгаа 9 цагаан хүслийн цаана хүртэл ийм их утга учир байдаг бахна энийг ингээд боджуулаад үр хүүхдүүдтэй ингээд өвлүүлээд явах те за зүүд гэдэг хүртэл тест ийм утга учиртай ахна хүн болгон зүүнтэй манай монголчууд ялангуяа маш зүүн өндөртөө иймэрхүү ард түмэн штэ тэгээд энийг ингээ гадаадад дэлхийд те бас таниулах, өвлүүлэх тэр талдаа юм залуучууд маань ингэж оролцож ингэж гой хөдөлмөрлөөсөө тэрийгээ гэхдээ орчин үеийнхээ одоо энэ техник технологид ашиглаад AI ашиглаад ч гэдэг юм те энэ хөөрхөн одоо ингээд ингээ хүүхэлдээ хүртэл хийж болох байхгүй. Тэгээд нөгөө үр хүүхдтэй энэ зөв 9 цагаан өсөл зөв хүсэлтэй байж энэ нэг ч хүн болгоноос ч л ус төрчин үүсэж байгаа болохоор хөөрхөн хүүхдүүдийн хөрөнгө тоглоом хийхдээ тоглоом хийгээ тоглуулж болно тий. Тэгүнгүүт ингээл заавал гадаадд гадны дүр ингээд нэг байлгаж яхаар өөрснө гэсэн өв соёлынхоо дүрийг үүсгэх тийм үү. Тэр ингээ гой сайхан баатруудыг амьлуулж хийх тэгээ тэргээрээ ингээд дэлхийд ингээд энэ өв соёлоор танилцуулаад ийм ухаан энэний ард нь ийм арга ухаан ийм өв соёлыг өвгдээсэн мөн үлдээсэн юм ингэж яаж энэ одоо сургалтын маягаар ингээд залуучууд маань хийвэл бүтээвэл тий. Тэгээ гол нь одоо ингээд одоо цагийн одоо үеийн залуучуудыг бидний үеийн залуу үетэй харьцуулахаар ингээд нөгөө тууштай биш байдаг нэг юм өсрөл нэг юм жоохон сураад явдаг жоохон тутам санагдаад байдаг. Гадаадд гэсэн ер нь тэгж харагдаад байдаг. Тэгээ одоо гадаадд өсч байгаа маш олон хүүхдүүд байгаа шүү дээ. Тинч ингээд бүхэл бүтэн нэг үе тийм өсч байгаа тийм үү. Гар уцруул ороод. Тийм. Тэгээ бүгдээр ингээд айгу хурдан AI-аар ингээд гар уцаад нэг богино мэдээлэл аваад байна. Яг энэ эсхийн урлаар ингээ суuna гэдэг чинь маш их төвчээр байхгүй. Маш олон цаг суuna. Тэгээд нэгсэндээ бараг бясалгал болж өгдөг. Зүг. Тэгээ эн чинь нөгөө яг энэ ноосондоо шингээгээд ингээ сэтгэлээ урлаад юм хийнэ гэдэг чинь бас нөгөө талаараа бясалгал өөртөө ажиллах. Тэр дотоод дуу хоолойгоо сонсох тэр боломжуудыг өгдөг учраас бас манай залуучууд яг ийм эсгийн урлаар юм хийх гэж байгаа, оролдож байгаа. Эсвэл ингээл хүүхэлдээ урлаар ингээл хөөрхөн юмнууд хийж байгаа одоо залуучуудад хэлэхэд бол тууштай хасаал гэж хүсэж байна. Тэгээд ямар нэг байдлаар зүгээр л нэг юм биш яг Монгол ахууга бас ингээд дотор нь шингээгээд тэгжээ тэр чинь өвөв гэдэг чинь үлдэж босоод ингээд яг үнэ тийм ууламжлалаа шингээгээд явуул. Түрүүн нэг чиний ярьсантай холбож нэг асуух гэсэн. Тэр нөгөө гадаадынхан гар уралдаа маш их аж тус өгдөг тий. Тэн дээр тэгээд тэр фестивалд оролцоод ингэж яхад гадаадынхны гар урлыг чи анзаарсан. Манай Монгол эсхий гар урал одоо юугаараа ялгаатай байна. Одоо ухаантай хийж байгаа материалаараа ч гэдэг юм уу. Гадаадын голцоо юугаар хийдэг? Гадаадынхан ингээл харж байхад бол ерөнхийдөө мод зодоор хийгээл уран тэгээд бас юунууд Африк энэ
Amazon энтрих бол ер нь модныхоо үндэс мөчрөөр янз янз юм хийгээл. Тэгэл эсвэл гар сүлжмэлийн аргаар их юмнууд хийж байна. Манай Монгол шиг бас яг сур мураар хийж байгаа юм бол байхгүй. Яг бол тэд нар адуу ширийг байхгүй ширийг боловсрал өхөр адуу өхрийн ширээр ингээд юм хийсэн зүйл бас маш ховор байдаг. Тэгэхээр энэ бол боломж бас байхгүй. Одоо тэг чи ингээд манайх чинь Гэхдээ 5 хошуу малынхаа ямар ч өнгүүдүүлээд ингээд гадаа материалаар тий бүтээгдэхүүн гээд. Гэтэл тэнцээ чинь аюу хөөрхөн ингээд сураараа юм шүлжээд хийчдэг ч юм уу. Тэгээ тэрийгээр ингээд бас гадаад бас таниулах бас боломжтой. Тэгээ ноосоор хүртэл ингээл тий ингээл Монголынхоо ноосоор хүртэл ингээл юм хөрхөн хүүхэлдэй ч гэдэм үү юу ч үгүй тий юм хийгээд одоо тэр гутал хувц эсгийн ноосоор хийсэн гутал хувц бол бас гадаадд бол аюу сайхан үнэлэгддэг тий. Яг л энэ ноос гэдэг чинь өөрөө нь халуунд халдгүй хүүтэнд даардгүй нэг юм цаанаас юм тийм хоньны ноос чинь баг аюу сайхан материал шүү дээ байгалийн эко материал учраас тий. Ер нь бол тэгээ гар урлал бол гадаадд бол аюу хөгжсөн. Би тэг Японд явж байхдаа тэр Японы хүүхэлдэйнүүд бол ихэнх нь нөгөө шавраар хийсэн. Тэр шавар хүүхэлдэйнүүд ч нөгөө хувцснуудаа болохоор яг тэр тухайн Японыхоо үндэснийх нь хувц хунрыг бол яг торго дурдангараа хийсэн байдаг. Гэтэл Монголд болохоор би болох арай болох ноосоор нэг хийх гэж хичээл сүүлийн үед бол ажиллаж байгаа. Тийм шүү дээ. Яг торго морго тэгтээ дургүй. Тэгэхээр яг торго дурдан ч бол манай Монголынх бол бүр ингээд тухайд үзэх юм бол өв соёл бүр дээрээсээ хаад ноёдууд нь өмсдөг гэсэн болохоос ингийн ардууд бол нөгөө л нэг сайхан хоньныхоо арсыг хилдээл нэг хідээлээ хийж өмсвөл. Яг тийм шүү дээ. Тэгэл ноосоор ялгаачлахгүй. Томол ингээд хуцмараа уурлал өмсчдөг гэсэн шүү дээ. Тэгээ бас саяхан би нэг энэ Монголд ирээд бас нэг фестивал дээр очиж харж ирсэн чинь нэг хаанхын хувьда нэг хөдөөний нэг гихч настай гихч бүр бүх юм хоньны бүх юмар хэрэглээд бүр бүхэл бүтэн хувц хийсэн. Үнэхээр бахархмаар байсан. Дээрээс доошоо хүртэл малганаас гол хүртэл бүгд цүнхэн хийсэн. Айгуу гоё. Тиймэрхүү бүтээлч дааж тэгээд тэрийг нь манай төр ус ингээд үнэлээд өгдөг бол тий. Гэтэл гадаадд бол одоо юм урлаачд бол маш өндөр одоо борлуулалтаа хийцдэг. Тэгээд бас бодлогоо дэмждэг байх гадаад улсууд улсын тий. Яг бол тэр өв соёлыг тээж авч байгаа учраас тухайн улсынх нь одоо өвийг тээж авчаа. Тэг Японд би тэр хүүхэлдэйн өмнө харчид ухаалдах шахсан шүү дээ. Вау энэ ямар амар үнэтэй юм бэ. Гэтэл би зинчээгээл ингээд энэ чинь маш их цаг орно. Нэг хүүхэлдэй ихэж чинь заримдаа 7 хоног заримдаа сарч болох үе байдаг. Тэгэн гут чинь нөгөө яг Монголдоо ирээл ингээл хүнд хөглөр чинь яг нөгөө миний суусан ажлын хүс ч гэдэг юм уу тэр бол үнэлэгддэггүй. Тэр нэг бүтээл төрөх үе хүртэл ямар замыг туулдаг вэ би тэр асуучихсан яг ярьсан л та. Тийм. Ер нь суудаг энэ төргээд байсан. Тийм бясалгаал ингээл тэгээ сууж байгаа чинь ингээл яг бар бясалгал очдог. Тэр чинь нөгөө өдрийн янз янзын замбраагүй бодвол энэ амьдралын стресс баг байхгүй. Тэгэл ерөөсөө тэрэндээ ингээл хамаг ухаан ингээл зарцуулагдаад анхаарал төвлөрөөд маш их төвлөрөл явагдчихэдэг. Тэгээ төвлөрөл явагдаад ирэхээр чинь хүний бас энэ оюун ухаан тарих амраад ирж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд эндээ дурлаад хийгээл дахин дурлаад. Тэгээ энэ жилийн маань одоо ингээд 9 үнэг маань ингээд 9 хүслийн ингээд төлөөлөл болоод ингээд орж тэгээ зүүдний дэвтэрт маань дүр болоод орсон. Тэгээд би бас түрүү жил болохоор бас юм зүүдний 9 хүслийн юм бас дэвтэр гаргаж ирсэн. Энд бас анхны үнэг маань гарсан байт юм аа. Хондог байна. Тэгээ анхны үнэг маань энэ сүүлнүүдийнх нь учрсан юм ингээд. Анх хийсэн бүтээлүүд. Үнэг хийсэн тийм байна. Одоо энэ болохоор дараагийнх нь болохоор зүүдний дэвтэр дээр энэ 9 үнэг бүгдээрээ гарсан байгаа. Тэгээд тэгээ үзье сайхан энэ одоо энэ эсхий гар уурал Монгол өв соёл тийм үү? Энэ нэг болох өдөө эсхий гар ууралаар олон улсын фестивалд энэ төр оролцож явсан байхад өөрөө тийм ээ. Тэр тухайгаа бас манай сонсогчд нэг ярьж өгөөч. Ямар амжилт үзүүлж ер нь оролцож байсан. Тэгээд энэ өв соёлыг Монгол түгээхэд одоо чиний энэ ажил хөдөлмөр үс бүтээл маш одоо ач тусаа өгч би бодож байна л да. Тийм учраас энэ фестивалийн тухай гадаад ер нь энийг танилцуулахад одоо манай талаас Монголоос одоо биднийг одоо ингэж дэмжүүлэх гоё доо энэ гэсэн тийм талын юм ярил. Юу хэлмээр байна? Тэ? Чиний бодож явдаг юм те? Тийм. Яг ер нь бол Францад байсны фестивалд орж ирсэн. Тэнд бол ингээд авч хийж авчсан 30 хэдэн хүүхэлдэг бол тэнд
ингээ борлуулцсан. Тэгээ хурдан яг ах хүмүүс нь хөрхөн хурж ирэл. Өө эн чинь ясаг өөр ингээл авчдаг. Тэгээ ерөнхийдөө бол ингээний чинь нөгөө дахин ингээл хийхэд дахиж цаг хугацаа ордог учраас тийм ойрхон хийгээл би янз бүрийн бостолд ороод ах айгу бас боломж нь хомс идэг. Тэгээ цаг хугацааны хувьд ч гэсэн тэгээ материалын хувьд ч гэсэн заримдаа ингээл тутаал Монгол руу захиалаач гэдэг юм. За тэгэнгүүт энэ Монголд ирээд би сая энэ гал морин жилдээ Багтаадын нэгсэн хүслээрээ эдрийг айгүй хөөрхөн хайрцаг саунд хийгээд сая фестивалд оролцсон. Гадныхан бол маш их сонирхож байсан. Тэг яг энэ шигээ хийгээд өгч гэдэг бас захиалгууд бас авсан байгаа. Тэгээ яг Америкт улсад бол манай монголчуудын холбоо гээл бас би чинь бас монголчуудын холбоонд айгүй их тийм зүтгэлтэй бас оролцдог байсан л да. Тэгээд наадмаар ингээл ямар нэг байдлаар оролцох нөгөө л нөгөө л үндэснийхээ югаараа бас монголчуудынхаа юутай илүү ойрхон байх гэж. Зургийн хүүхдийн зургийн уралдаан тэмцээн 3 4 жил зохиосон ч гэдэм. Тэгээд энэ бас сургалт бас хийж үзсэн хүүхдүүдэд. Бас киносороо хөрхэн сурах онлайн сургалт муралт. Тэгэнгүүт ерөнхийдөө надаа нэг дэмжлэг дутаад идэм санагдаад байдаг шүү дээ. Тэгээ манай монголчууд өөрснөө гадныхан бол ингээд хүлэн зөвшөөрдөө гэл ингээл те сургалт муралт хийхэд ч гэдэм үү. Гэтэл монголчууд болохоор нөгөө нэг жоохон тэр талдаа тутмаг агаад дийм. Гадаад тагаа монголчуудын холбоо ч гэдэм үү одоо консул гэл ажиллаж байгаа хүмүүс бол ер нь бол яг юм урлаач нарыг яамаар байж тоолох юм шиг санагдаж байна. Тэд одоо дэмжихэд бол яах хэрэгтэй боддог юм. Надад болохоор яг би зөв бас Америкт тахтай ингээл янз янзын бодлого төрөөл за ингээл нэг гоё ингээд нэг тийм Монголынхоо ингээ өвийг таниулдаг ингээ нэг юм хөөрхөн одоо нэг хэдэн гэр аваач тавиал те. Монгол яг тэнцэн яг эртний Монголынхаа бүх юмыг эсгийгээр нь хийгээл одоо эсгийгээр нь олбогширдэг бүх юмыг ингэ гэж хийгээл оёол те. Тиймэрхүү гоё ингээд яг ороход бүх юм нь тийм байж үл гэл миний мөрөөдөл би тэгтээ тэрийг бас хэрэгжүүлэхийн төлөө л бас яг зорж яваа. Тэгэл тэрийг ингээд дэмжиж өгчдөг те. Тэр нөгөө гол нь гадаадд өсч байгаа Монголоосоо халдсан олон хүүхдүүдэд те энэ одоо эсгийн урлалаараа чадах хэмжээнд л хүн өөрийнхөө чадах хэмжээнд л ингээд хүнд зааж сургана гэдэг чинь тэгэл тэр чинь өөрийн хийсэн одоо үлдээж байгаа өв бол мөр болоод үлдэх учраас нэг тиймэрхүү бас мөрөөдөл байдیں۔ Тэн дээр ингээд дэмжиж өгдөг бол тийм одоо тийм төв нэгээд өгдөг бол гар уралтай. Дээр үед чинь намайг баг байхад чинь 10 жил чинь хөдөлмөрийн хичээл мчил гэж ороод аюу хөөрхөн ойс шидүүлэл ингээд сургаал одоо тийм боловсролын юм дээр нэг жоохон тутмаг байгаад идэв шүү дээ. Америкч гэсэн ялгаа ахгүй. Нэг тийм талын юм дутаад идэх байхгүй. Тэгэхээр нэг хүүхдүүдийн нэг бүтээлч уран бүтээлч чадвар ингээд хөгжихгүй. Бүгдээрээ л ингээд AI ингээд хиймэл аюу банаа. Ингээд гараар хийн гэдэг чинь гар урлал аюу юу яагаад байгаа байхгүй. Хоцрогдоод байгаа байхгүй. Тэгээ тэр тал дээр нь ингээд сургалт хийдэг ч юм уу. Тэр тал дээр нь ингээд нэг дэмжиж өгдөг ч юм уу тий. Ядаж би ингээд мэдээж хүний амьдралд ч юм уу төрөнд ажил хийх ёстой гадаадад бол ялангуяа. Гэтэл ингээд нэг тэгээд ингээд багш бол за одоо нэг багш хийлээ гэж бодъё л та ингээд заагаал тийм үхтүүх гэдэг ингээд цаанаас нь тэр одоо гадаадд байгаа консул маслын дэмжиж өгдөг ч юм уу тийм. Эсвэл энэ Монголд байгаа энэ соёлын яам дэмжиж өгдөг ч юм уу. Нэг тиймэрхүү юмнууд бол уус тутмаг штеп. Тийм зүгээр л ингээ урлаач чи өөрснөө бие дагаал ингээл зүтгээл те өөрснөөсөө хөрөнгө мөнгө гаргаал материал зэрэг аваад ингээд яваад болохоос дэмжих тал дээр бол тутмаг санагдаад байдаг ш. Цөө за бодож явдаг сэтгэлээ бас үнэлэх талдаа ч гэсэн үнэлгээний хувьд ч юм уу. Яг үн те гар урчуудад дэмжих ёстой одоо ингээд гэж сэтгэлдээ хэлж гэнэ болж байгаа юм. За зүйтэй. За ингээд за тэгээ цаашаа явъя л. За одоо өөр нэг асуулт. За ингээд бас фестивалд орсон тухайгаа ингээд ярьж чинь чи те. Түрүү хоёлаа дэлхийн гар урчуудын гар урлалын хүмүүсийн одоо хийг арга барил юу вэ? Ямар материал ашигладаг вэ ярьсан те. Ер нь ингээд жишээ нь гадаадад ингээд ажиллаж амьдарч явах чи ингээд ялангуяа эсгээ гар урлаа ингээд хийгээд явж явахад гадаадын тэр гар урлалын хүмүүсийн одоо энэ бүтээлийг хараад чамд шин тийм санаа төрдгөө. Эдгээр ингэж байгаа юм чинь би ингэж хийж идэх юм уу тийм. Ийм Монгол ахуйгаа барин тэрсэн. Тийм төрн. За тэр тухайг нэг яриач. Сонин багтаа сонсогч. Тийм. Би болохоор бас нөгөө ингээл эсгийн хүүхдээр хийчихэд бас ингээд бас тэнцээ эсгийн урлаачд маш олон байдаг байхгүй гадаадад. Тэгээд зөвхөн Америк гэхгүй олон орны тэгэл тэдний имийг ингээл харж байгаа чинь аюу хөөрхөн ингээд хувц сунараа ингээл хийгээд хамгийн гол нь ингээд бас тэтгэврт гарцсан хөгчүүд бас ингээд нийлээл. Одоо манай Монголд гэсэн байгаа л та. Гэтэ ихэнхдээ л нөгөө таавч гутлаас итерхгүй шүү дээ өмнөдөө. Гэтэл тэнд бол бүр яг ингээд бүхд бүтэн ингээд нэг юм урлагийн бүтээлүүдийг ингээд арт талаас нь хийж идэх байхгүй. Тэрийг харахаар л ингээд нэг гой нийлээл ингээд нэг хідэн хүнтэй нийлээл яг Монголынхоо ингээд бүр
баг газрын зургийг бүр өөх нөгөө нэг Монголын нэг өдөр гэдэг зураг байгаа шүү дээ. Тэр шиг тэрийг бүр аваа товоолгоод бүр ингээд хийхинсэн гэдэг нэг бас нэг мөрөглөө. Тэгтээ тэр маш олон цаг орно. Тэнд бол бас ингээд нэг гой туслаад өгдөг те нэг тийм баг үүсгэхинсэн гэд. Тэгээ энийг ингээд хүнд заагаал ингээд найз нөхдөд ч юм хэр гол нь шантарчдаг байхгүй. Яг тэр энэ нэг цаг их орно ингээд угаан цэвэр ингээд нөгөө одоо саундаж ингээд барьцалдуулна. Тэгэл ингээд шивнэ гэдэг чинь маш их цаг ордог учраас хүмүүс их шантарчдаг. Тэгээ миний ингээд яагаад ингээд дурлаад идэг гэхээр бас нэг жоохон аав ээжээс өвлж авсан нэг тууштай зан нэг тийм яа ард нь гарах гэсэн нэг тийм зам маань бас энийг хөтлөөд ингээд явагддаг. Зөв. Тэгээд бас тийм нөгөө олбог нөгөө ширээс мэрээс ингэ хийдэг. Тэрийг бас ингэ яг тэр тэнцэн баг болоод хийхэнсэн гэл мөрөөддөг ш. Тэгээд тэднийг харахаар маш олон гой юмнууд хийдэг хүмүүс байдаг. Тэнгүүтээ бас нөгөө бас нэг гадаад тийм бүр нэг гадаад хүүхэн байдэн. Тэр болохоор ингэ бүх амьтдыг одоо ховорцсон амьтдыг хийцэн үзүүн музей болгоцсон байгаа байхгүй. Тийм. Одоо манай монголч гэсэн одоо ингээл мазаалаа маань ховорч чинь энэ эрвэс маань ховорч чинь тэгвэл тэрийг ингээ хийгээд тавьсан тэгээд тэгвэл тэр чинь ингээл байхгүй болно тэгвэл эсгийн ноосоор хийсэн юм чинь бас шавар мавар шиг хагараад унчихгүй одоо юу гэдэг тийм шат ингээд материалын хувьд бол эн чинь байгалийн бүтээгдэхүүн учраас энэ олон зуун жил ингээд өвлөгдөд явах боломжтой байхгүй. Нөх хүн гүрний үнээс чинь эсгийн онгон Google-д олдчихсэн ингээл бодвол байдаг шүү дээ. Хамгаалт болоод гэр болгонд онг хамгаалт гэдэг нэг юм хөөрхөн харж ирсэн. Тэр чинь энэ олон зуун ингээд байж л байгаа байхгүй. Тэрэн шиг нэм музейд ингээд амьтдуудыг чихмэлээр нь хийж ахаар тий амьтны яаж ахаар яг ингээд эсгийн носоор нь амьтдуудыг яг үнэ тий. Тэ хоёлаа сая ярьсан тэр хамгийн гол нь тэгээд нөгөө сая тэр ховор амьтдаг гэдэг чинь санаа сэтэл мундаг байна шүү дээ. Тийм сэтэл гаргаж тий гар уралдаан шингээж хийх хэрэгтэй байна. Тийм хөөрхөн хийж байгаа хүмүүс бас байгаа даа. Тэгэхээр тэрийг нэг бүр ингээд бас хөгжүүлээд бүр өшөө хөгжүүлээд өгмөр байгаа байхгүй. Тэгвэл тэрэн дээр ингээд бас дутмаглаа даа төрүүлсэн дэмжиггүй ч гэдэг. Тийм шүү дээ. Хажуу талын хүмүүс нь ч бас ойлгохгүй шүү дээ яг ямар хэрэгтэй. Тэгээ үнэлэхгүй бас дээрээс нь манай ч. За нэг тийм юмнаар харагдаад идэв. Гэтэл Америкт бол ингээд байгалийнхаа ховорцсон амьтдыг хүртэл цаанаас нь төсөл бүр гаргаж өгд. Тиймэрхүү юмнууд хийлгдэг хүмүүс бүр бэт юм бэл. Тэгвэл бас нөгөө хөөрхөн хүүхдүүдэд зориулсан хүүхэлдэйнүүдийг хүртэл Google-ийн кинонуудыг хүртэл эсхийгээр ингээд дөрүүдийг нь бүтээгээд ингээд хөөрхөн хийчдэг ч гэдэг. Тэгээ тэр мэрийг хараад би бас одоо энэ удахгүй энэ 9 сүлт үнгээр хөөрхөн Google-тэй гэсэн нэг бас нэг бодол. Одоо ер нь яг санаанд эхэлсэн л явж байгаа л та. Би сая асуух гэж байсан. Одоо цаашдаа ямар бүтээлээр ажиллах гэж ингэ асуух гэж. Одоо тэрийг ямар ч байсан нөгөө 9 сүлт үнэгний хөөрхөн хүүхэлтэй ч юм уу хийгээд бас ингээд гадаа дотоодор нь ингээд сабтайтлтай гаргаад хүүхдүүдэд яг зөв хүсэл гэдэг чинь 9 цагаан хүсэл чинь зөвхөн ингээд манай Монголд байх одоо ойлгох биш үү? Тэр чинь гадаадд өсч байгаа хүүхдүүд хүртэл хүсэл гэж юу юм гээ. Энэ зөв цагаан хүсэл гэж юу юм? Буруу хүсэл юу юм гэдэг. Тэрийг ойлгуулах тийм одоо нэг хөөрхөн хүүхэлтийн кино хий гэж бодсон л. Харин тийм байх. Дөрүүдээ гаргацсан учраас одоо эхнэрээ чинь хөдөлгөөл нэг орчин цагийнхаа AI ашиглаж штэ тийм. Одоо харин яг би асуух. Тэгэхээр би энэ уламжлалт юм одоо орчин үетэйгээ холбоотой явж байгаа. Тэгээд шинэ үедээ одоо Монголын залууст яг үнэ. Энэ одоо уламжлалт энэ гар урлалан одоо тийм ээ суралцаад юунаас эхлэх ёстой энэ залууст тий Монголын залууст ерөөсөө л Монголын залуучууд юунаас эхлэх хэрэгтэй ерөөсөө л тэр хүүхдийнхээ юм л ухах хэрэгтэй. Хүүхдүүхээсээ л энэ олон ялгарх энэ олон орноос ялгарх тэр онцгой бидний чадвар онцлог байдал чинь тэнцэн тэр түүхэндээ л байж байгаа байхгүй. Тэгээ тэрийг л олоод тэрийг орчин үеийг болгоод одоо нэг цааш нь ингэж ямар ч юм чинь ингэж хөгжин дэвших ингэж шилжилттэй байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө уламжлалаа ингэж шинчлээд явах. Тэгэхээр тэхийн тулд яг яалтчгүй нөгөө түүх чинь ялчгүй бидний өвгдээцэн үлдээсэн тэр ухаанаас суралцах. За тэрийг судлах судалгаа гэж бол юм байна тий. Судлаад тэгээ сураад тий. Сураад явах. Тэгэл эхлэх хэрэгтэй юм байна да гэж. Тий. Одоо би ингээл хаан хаттуудыг гаргачвал ингээл үнэхээр бас бахархмаар штэ бас гоё харагддаг. Бүр цаанаасаа нэг тийм сүрлэг тий. Бусад орны одоо хүмүүсийн үндэсний хувцснаас хүртэл онцгой. Би тэр гар утсан дээр шаарч Чингис хаан хатантайгаа хийцэн чи байлаа. Би бас нөгөө нэг Францад явуулсан нэг анх хийжсэн тэр одоо тэгэл Чингис хаан чинь ингээд энэ дэлхийн том одоо
маш агуу хаан тийм үү. Тэмүүл тэрний чинь одоо тэр 4 хатанг нь 5 охинтой 4 хүүтэй ээжтэй ингээд би хийсэн байхгүй. Тэгэл тэд нар чи аяг хөөрхөн санагдаад баг. Тэмүүл би бүгднгийн нийлүү зургийг аваад за одоо Чингис хаан маань хэрэг ингээд орчин цагт хэлсэн бол ингээд бүгдээ гэр бүлийн зураг авахулж байгаа юм шиг ингээд бүгдээ ингээд авахулж байгаа юм шиг ингээд зураг мөрөг авч ирсэн. Тэр чинь тэгэл эн чинь миний л өөр ингээд нэг хөөрхөн юу аахгүй. Амжилт одоо тий. Ажил үжилт өөрийн тэрнээсээ. Тэгээд тэрнээс гадна өөрөө ингэж таашаал авахаас гадна тэр чинь Монголын гар урлын соёл өв соёл чиний хөдөлмөр зүтгэлийн том бүтээл үлдэж штэ энэ. Тий. Тэгээд Чингис хааны чинь тэр одоо гэр бүлтэй хийчихэл тэрний нэгтгээд ингэж яжгч чинь миний хувьд бол хөөрхөн амж. Мундаг. Энэ бол үнэлэх ёстой юм аа энэ чинь мундаг. Тэгээ одоо түрүү сая битгээр ярьлаа шүү дээ. Яг чи хэлчихлээ. Ер нь тэгээ мөзөд хадгалаад байх хэрэггүй. Тийм ээ. Цааш гаргах хэрэгтэй. Яг ер нь би өв соёлоо. Тий, өв соёлыг бол бит болгоод мөзөд хадгалах нь зөв мэдээж. За яг хоо тий. Одоо нэг талаас зөв. Гэхдээ тэр чинь өвлөгдөн гэдэг чинь тэр бит имийг чинь хүн хэрэгжилж ЮНЕСКО хүртэл бүртгэхийн тулд чинь за энийг чинь хэрэглээнд одоо хүмүүс хэрэгжилж ийсэн гэдгийг нь үнэлж тэр чинь бүртгэж байгаа шүү дээ. Тэгвэл өнөөдөр тэ Монгол хүн энэ хоньныхоо ноосоор юу хийсэн? Хоньны ноос гэдэг чинь Монголд одоо бүхэл бүтэн сайхан их нутагт мань байгаа энэ хонин цагаан энэ зүгээр л нэг цагаан алтныхаа ингээд хаягдаад байгаа ноосороо дэлхийд хэмжээнд танигдахаар бүтээгдэхүүн хийчихэд ЮНЕСКОд бүртгүүлэхгүй юу багш юу лээ? Тийм. Одоо боломжтой тийм. Би төвш тэг яг үнэ тийм. Тэнгүүт одоо энэ Монголд байгаа эсгийн урлаачдаа би бол одоо ингээд хэлэхэд бол бүр ингээд тийм зоригтой хөдлөөсөө тийм. Өшөө бүр гоё илүү сэтгэсээ. Гэхдээ ерөнхийдөө л өв соёлоод ингэж барьж л ягаад гэвэл бид нар чинь тэгжэл энэ даяарчлаас онцгорох юм чинь бидний өөрөөсөө өв соёл шүү дээ. Тэгээд өдөр тутмынхаа амьдрал ер нь хэрэгжилж явах хэрэгтэй. Бид нар ахуйд хэрэгжилж явах хэрэгтэй. Тэгээд ядаж нөгөө ээж аав нар ч ингээл хятадаас янз янзын тоглоом авч явах өөрийнхөө одоо ингээд сургалтаараа ингээд хөөрхөн нөгөө Джеймс Мемснүүдийн чинь ингээл хийгээл те. Хүүхдүүдтэй ингээд 3-4-5 насны хүүхдүүдийн танин мэдхүүд нь зориулсан хөөрхөн гарын юмнуудыг ээж нар өөрөө хийгээд ингээд танилцуулаад хөөрхөн өнгөөр ингээд хүүхэд тоглож исэн ч гэсэн хор байхгүй шүү дээ. Ямар ч хор байхгүй эко юм чинь байгаль дийлтэй. Гэтэл одоо ингээл янз янзын тоглоомор танин мэдүүлэх гэл ингээл тэрний оронд мод ноосороо юм хийгээд хүүхдүүдтэй тоглуулдаг болчоо бид нар хятадаас зөв тэр олон тоглоомын хортой биз. Тэр чинь хүүхдийн ам ингээл те. Ноос бол яах вэ тэгэл тий чинь хүнд хортой бол биш юм чинь. Тэр талаасаас хөгжүүлвэл тийм. Одоо тэгтээ яг хөөрхөн тимээ мэмээ ингээл 5 уушин малаа хийгээл ихтлүүрүүдэр зөндөл зарцсан хөөрхөн хийцэн юмнууд байдаг тимээ мэмээ. Тэр бас нэг наран химбэлээ эсгийн урлаач наран химбэлээ нэг гихч байт юм а фэйсбүүк дээр бас их гоё хийдэг. Тэрний бүтээлүүд бас айгүй гоё харагдаад. Тэдийг дандаа амтын хийх юм бэлээ нөгөө амттуудыг хийдэг. Тийм би ч гэсэн бас амтан хийж үзсэн. Яг тэрнээс тэр их чинь юмыг хараад сэтэл төрөөлөө. Би нэр амтан хийж яг туршиж болохгүй ингээд янз бүрийн амтан хийжсэн. Ингээд амтан хийж нь үлзээ сайхан те. Эсгийн урлаараа гар урлаараа. Чи үл ялангуяа амтд хийгээл ингээл хуучин эртний хаттын хувц хийгээл те ингээл нүүдэл харцсан. Зүгээр нэг ийм асуулт байна. Өшөө цаашаа юу хийж болох вэ? Чи боддоо. Харин бодож байгаа. 27 ондоос нэг ахаад нэг бас бодлоо байгаа шүү. Тийм үү. Энэ сонсогчтой нууц үү? Одоо яг ерөнхийдөө 27 ондоос нэг айгүй тийм том төсөл дээр одоо өөрийнхөө хэмжээнд шүү дээ. Төсөл гэж ярих юм да тий. Бас боцсон бодлоо. Тэгээ тэрвэрээ ингээд нөгөө дэлхийн тэр нөгөө бүтээн юунд ингэж бүр өрсөлдөе гэж бас бодож байгаа. Бол зөв шүү дээ тий. Яг үнэ. Тэхийн тулд тэгэл одоо цаг хугацаа хэрэгтэй л дээ надаа. Тийм шүү дээ тий. Тэгэл ноос хэрэгтэй. Энд чинь одоо Монгол дээрсэн юм чинь нэг нэлийн хэдэн ноос шуудаалал явна да. Тэгвэл их ноос ордог байх. Энийг чинь ингээд их биеийг нь ороохын тулд аюух ноос орно. Түрүүн ярьж ирсэн л та. Одоо нэг ийм том ноос хэмжээний ноос ийм хэл болно. Жохон материал байна л гэж тийм гэж. Таны бодлоор энэ өв соёлоо өвлүүлнэ гэдэг бол одоо яг юу гэсэн үг юм бэ? Өв соёлоо өвлүүлнэ гэдэг чинь ерөөсөө л одоо өөрийнхөө чадах ямиг үр хүүхдэдээ зөвөр зааж тэгээд тэр өв соёлыг бол цаашаа авч явах сайжруулаад явах чинь өв соёл шүү дээ тий. Тэгэхээр өвлүүлнэ гэхээрсээ илүү тэр нөгөө зүгээр нэг музейд хадгалуулаад ингээд үлдээчих биш. Энийний цаана байгаа яг ухааныг нь өвлүүлэх нь хамгийн гол нь өв соёл байхгүй. Яг үн тий. Тийм кейс шингээл нэг үнүүнүүд ингээл хараалаа хүн ойлгохгүй шүү дээ. Гэтэл ингээд тайлбарлаадгүй энэ чинь ингэж байгаа энэ 9 сүлдэнд нь 9 хүслийн ингэсэн юм аа Монгол дээр үе чи ингэж исэн юм аа гэд ингээ ярих чинь яг бидний өвлүүлэх тэр юу нь болчих.
арга ухаан тэр арга ухааны Хэсэж өвлүүлнэ гэл нэгээ би ингээ үлдээгээд би ингээ яг мэдээж мөнхийн аршин хүртсэн биш. Нэг өдөр би тэнгэртэй хайлна шүү дээ. Тэгвэл манай хүмүүсийн энэ хідэн үнгээр одоо яах вэ тий. А гэхэл яг энэний цаана ухааныг үлдээхийн тулд ингээд ядаж нэг юм цаасан дээр бичээд тэрийгэ өөр хүүхдтэй ч юм уу ойлгуулж өгөх нь л өв соёлоо үлдээх түгээх тийм ээ. Ингээд яг үнэтэй. Тэгээ судалгааны үндсэн дээр сайн бүтээлээ хийгээд гаруулаад тэгээд тэрний гол үг байгаа шүү дээ. Одоо музейд нэг хадгалаад тавихгүй хийсэн бүтээлийн өдөр тутмын амьдралдаас ахуудаа хэрэглэх хэрэгтэй гэж. Одоо ингээд би зүгээр яг ингээд сүн үнгээр ингэж боджуулж хэлбэржүүлж хүүхдүүдэд тайлбарлахад гарын авлага болгоод бүтээчихэж байгаа байхгүй. А тэгвэл энийг нь боджуулаад өнөөдөр та зүүдэндээ хэрэглээч. Энэ дөрүүдийг ингээд те иймэрхүү яг дөрүүд нь яг одоо чинь би ингээд эрүүл мэндтэй холбоотой зүйл нөгөө эрүүл мэндийн үнэгдэр чинь тийм зүйлээс шүү дээ ингээд бүртгэж юм уу те. Тэгээд энийг чинь ингээд би амьдралд хэрэгжүүлэхээр бодчихж байгаа гэсэн үг. Яг тийм тийм яг 8 настайгаас 80 настай хүн хүртэл хэрэгж болох. Эсхий урлын бүтээлэг тийм ээ. Нэрээ тийм биш бүтээл тийм ээ. Амьдралдаа одоо ялангуяа одоо бага насны хүүхдүүд тоглоом хийгээл өгч нь тоглоно. Дунд насны хүүхд яадгийн ном бичих сургуулийн хүүхдүүд номын уншаад ингэж тийм ингэж ойлгоо ингэж хийх юм байна. Арга барил нь ийм байна. Ингэж хийдэг юм байна гэж ойлгоно. Тийм одоо ингэж дээр үед бид нэр ингээд нэг хөөрхөн хүүхэлдэйн кино үзэхэд чинь айгу гойгоо хүүхэлдэйнүүд байдаг ус бордон цаг магаар тий. Тэгээд тэрнээсээ нөгөө нэг бордон цагаар гарсан хүүхэлдэйний баатруудаа ингэж манай Монгол ардын үлгэрийн тэсэлбэж хийдэг кинонууд. Одоо тэгтэл юм ховорчод штэ. Одоо дандаа л ингэ хятадын солонгосын поророо гэл тий. Тэгээд тэрнийхээ дөрүүдийг ингээл бүх хүүхдүүд бүр мэддэг болсон жоох хүүхдүүд. Гэтэл ягаад манай Монголын тий ингээд нэг хүүхэлдэйнүүд гарч ирээд байна. Тэрний орно ингээд үнүүнүүдээр тий өө эн чи 9 үслийн тэр үнэг байна штэ. Өө эн чин ста үрийн үнэг байна штэ. Тэгэхээр өө эн чи хайрын үнэг үнээр хань ажилтаа болох гэж энэ үнэг гэдэг ингээд яг юм сургалтын маягта явахыг би бас зорж байгаа байхгүй. Яг зөв. Яг зөв штэ тий. Тий штэ яг тэр хүүхэлдэйн одоо манай улсын хүүхэлдэйн театр байна штэ. Хүүхэлдэйн театр дээр одоо манай одоо ноос тэр хүүхэлдэйг авралаа тий. Тэгээ хүүхэлдэйн жүжиг гаргах таахгүй. Тэгээ нөгөө манай 108 үлгэр байгаа шүү дээ. Бүр бэлэн материал нэ. Тэрийг нь болжуулаад тэгээд тэрийг нь орчин үетэйгээ холбоод одооны орчин үеийн хүүхдүүдийн сонирхож байгаа тэр юун дээр нь дэвсэж өгөөд хөөрхөн бүтээлүүд төрүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгвэл ингээд хятад солонгосоор ингээд бүх юм чин соёлоор нүдээр нь чихээр нь бүгднийг ингээд уусгачихж байгаа шин. Тэгэхээр тэрний эсрэг явах гад л тийм шүү дээ. Яг зөв, маш зөв. Маш дэвсгээ гаруул тэгэл. Хүүхнийхээ хувьд л тийм. Тий. За ингээ мөрөөдөл таны мөрөөдөл юу байсан? Цаашдаа одоо ямар бүтээл хийх хүсэж байсан энэ тухайгаа бас хэлжлээдээ хийх бай энэ төргээ тий. Тийм. За ингээд ер нь бол миний асуух гэсэн бүх асуултанд хариулчлаа гэж бодож байна үлзээс хаа. Өөрөө чинь танд их баярлалаа. Тэгээ одоо манай нэвтрүүлэг зочноор оролцсонд их баярлалаа. Энэ эсхий гаруул Монгол ноосоор юу одоо урлан бүтээж болдгийн гайхамшигтай жишээг та манай сонсогч олонд ярьж өгсөнд би үнэхээр их баярлж байна. Энэ урлаг одоо чиний ажил үйлс цаашдаа өрнөн улам өөдрөг байж энэ урлаг өсөн дэвжих болтгойг сайхан ирүүлэр ярилцлага өндөрлөж бодож байна да. Баярлалаа. За баярлалаа. Ерөөл Батар шигээд ямар ч гэсэн өөрөө чадах хэмжээнд энэ сайхан одоо бүтээлүүдэд төрөөд цаашаа явах болно. За тэгээд ингээд нийт сонсон үзэгчдтэй энэ өдрөө сайхан өнгөрүүлээрэ гэж хүсье. За анхаарал хандуулсан сонсогчдоо баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзъя.